За өвдөө өдрөд хөдөлгөөнийг халаахтаа хөдөлгөөнийг асаагаад за хөдөлгөөний хөрөнгө шигний температурыг нэмэх 50%-ээс хүртэл хөдөлгөөний огцон нэмэхгүйгээр нормалаар ажиллана. За бүх Caterpillar-ийн техникүүд нь өөр дөрөө хүүтийн төлөв буюу cold mode төлөвтэй байдаг. За энэ нь өөрөө буулгаж 70-70 дотор яаж мэддэгдэггүй гэхээр та хөдөлгөөнийг асаангууд таныг хаад шиггээд хөдөлгөөний эргэлт чи өөрөө 1200-аас 1400 хүртэл хаазлана. За энэ үед хэдүүлээ хөдөлгөөний хөрөнгө шигний температурыг нэмэх 50%-ээс хүртэл хөдөлгөөний эргэлт хаад шишгхгүйгээр хүлээгээд байж байна гэсэн. Катын 785 793 техникээр VMS систем дээр cold mode хүүтийн төлөв нь cold mode гэсэн on гэсэн бичигдэл гарч ирнэ кодоор. За энэ үед хөдөлгөөний эргэлтийг нормалаар нь ажиллуулад хүүтийн төлөвийг off болсон хааз гიშгэхгүйгээр хүлээгээд халаана. За одоо харин хөдөлгөөний хөрөнгө шигний температур халаад нэмэх 50%-ээс хүртэл хацтай хөдөлгөөр хацтай. За одоо хэдүүлээ тоормжийн тосыг халааж зогсоолын тоормжийг тавиулахын тулд хөдөлгөөний эргэлтийг 1200 хүртэл хаазлаад твшийг 3.2-оор өргөж буулгах олон үйлдлийн давтамжтайгаар тоормжийн тосны температурыг хэвийн горимд очтод халаана. За энэ үед тоормжийн тосны температур хэвийн горимд очсон дараа хэдүүлээ зогсоолын тоормжийг салгаж техникийн бэлэн байдлыг хангана. Дээрх үйлдэл хийхээс өмнө мастераас заавал зөвшөөрөл авсан байх ёстойг анхаарна. Тоормжийн тосны температурыг халаагаад зохих төвшөнд очсны дараагаар зогсоолын тоормжийг салгана. Зогсоолын тоормжийг салгасан үед паркинг брейк тавигдахгүй байвал нэн тэргуунд тундсыг авна. Тундас авахдаа 777 дээр унтраалттай үед нь 785, 793 машинуудаар асфальттай үед нь авна. Тундсыг авах үедээ өөрийн аюулгүй байдлыг хангаж нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж машинаас буухдаа 3 цагийн тулгуураар бууна. Тундсыг авахдаа шалаахны хий гарах чиглэлээс хол байж 5-6 секунд дарж тундсыг авна. Үүний дараагаар кабин доторх хийний шар канопыг доош нь дараатай байгаа хэсгийг шалгана. Энэ хийний шар каноп нь дээшээ тавигдсан байвал зогсоолын тоормж тавигдахгүй. Энэ үед шар канопыг доош нь дарж хөдөлгөөний эргэлтийг нэмэн хийн дарааллыг зохих төвшөнд очтол хий хураалгана. Бусад катын техникүүд буюу дугуйт ачигч, бульдозер, автогрейдер дээр хөдөлгөөний хөрөнгө шигний температурыг нэмэх 50 градус хүртэл халаасны дараагаар хөдөлгөөний эргэлтийг тал эргэлт буюу 1200 эргэлт минутаас хэтрүүлэхгүйгээр ажлын тоноглолыг нэг үйлдэлээр гидрийн тосны температурыг нэмэх 30 градус хүртэл халаана. Гидрийн тосыг халаахтаа ажлын тоноглолыг давхар үед хийж халаахыг хориглоно. Учир нь гидрийн шаланг болон гидрийн системд гэмтэл үүсгэдэг.
Липгээр Хитачи экскаваторын хөдөлгүүрийг хүүтүүгт халаахдаа 10 минут сул ажиллагааны гормоор ажилласны дараагаар 1000 эргэлт минут буюу хөдөлгүүрийн эргэлтийг тал эргэлтээр ажиллуулна. Гидрийн тосыг халаахдаа хөргөлтийн шингэнийг 4 зураас буюу нэмэх 50 градусаас дээш үед хөдөлгүүрийн эргэлтийг тал эргэлтээр ажиллуулж гидрийг нэг үйлдэлээр аажмаар халаана. Халаахдаа нэгт свингийг 20 градус, хоёрт шанаг, гуравт стик, дөрөвт бүүм, тавт яв хангасан дараалал халаана.